Тэгээ яагаад бид тэр аялалд явахаар сонгосон бэ гэвэл би нэг нэтэр ирэх гэж утсан. Жон манай аялал гэсэн тийм байсан. Яг тэгэхээр хөтөч бид нар зүгээр нэг хэдэн жуулч авч яваад нэг гарын мөнгө авах асуудал бол биш. Энэ бол Монгол орноос уртчлах, таниулах, тий ойлгуулах юм сайхан боломж гэж харсан энэний нэг хэсэг болж байгаа их баяртай байсан учраас колонитер аялалд би явсан. За ингээд бид хоёр мөнгөн модоос бол аяллаа эхэлсэн. Ингээд мөнгөн модоос хойшоо гараад нэг 20 орчим км явж идэл баавганы мөртөө таарсан. Тэгээ одоо fresh track гэж ярьдаг шүү дээ. За ингээд энэ аялал бол ан амттай маш сонирхолтой атал явдалтай ийм аялал болох нь байна гэдгийг хоёлоо бол ойлгосон л доо. Тэгээд энэ хүн одоо хамгийн сүүлд бич амар мөрний тухай номоо аяллаа Монголоос эхлэх гээд хаантын улсын засгийн хамгаалалтаа зориод ирсэн юм байна. Тэгэхээр энэ аяллаа одоо хөтчөө таныг ажиллаж гэж анхтай яаж юу та бүхэн бие бинийгээ олсон. За тэгээд тэр хүн Улаанбаатарт яг буугаад ирснээс хойш юу болсон энийг та үзэгчдэд ярьж өгөөч. Хятад болохоор манайх гэдэг, Оросууд нь ч манайх гэдэг. За тэгвэл ихнийг хаанах юм бэ гэсэн чинь хоёлаа манайх гэдсэн чинь манай өөрөө судлаад гэсэн чинь Монгол улс таарсан. Монголдоо онон гол улс таарсан. За тэгээд ер нь энэ амар мөрнөөс авгаазаар би энийг аялж үзье. Амар мөрөн гэж юу ямар мөрөн байдаг, ямар учиртай мөрөн байдаг, экосистем нь ямар хүн зон нь яадаг, тэнд ямар соёл байдгийг ер нь энэ бүхнийг гаргаж ирж дэлхийд гаргаж ирж. Хаантын онон мөрний их гэдэг маань өөрөө бас Төв Азийн цэвэр усны томоохон хагалбар газар гэж судлаачид хэлсэн байх юм билээ тий. Тий энэ манай Монгол орн ч өөрөө экосистемүүд айгуу чухал нэг юм боодхон юм шиг мөртлөө айгуу чухал юм газар байна л да. За энэ дээр Монгол орн маань өөрөө бол газар зүйн 3 одоо бүсийн хагалбар гэж боддог. За зүүн тийшээ бол мэдээж одоо яг саяны хангийн тэгээс зүүн тийшээ бол бүр тодорхой болоо жанчвлаа харшаа маршаа гэдэг одоо байгаа шүү дээ тий. Энэ бол ийшээ ингээд номхонтлаа. Айсав гэж боддог. Нийт одоо гадаргын урсцын бараг чинь хэдэн хувь байна да 40% гэж гардаг усны 40% нь бол ийшээ номхонтлаар хариалгаж байгаа. За том голууд гэвэл мэдээж одоо онон гол байна. Хэрлэн гол байна тий. За алхын голч гэдэг юм, нөмөрхийн голч гэдэг юм. Энэ бол ингээд номхонтлаа айсав бол тусдаа ингээд нэг юм том айсав. Жишээлбэл та бүхний аялалд ингээл нохоо зээг таарлцсан гэж өдөр болгол нэг айн таарлцсан гэж штэ тий. Тэгээд яг хөө тэр маань бас яг тийм зураг мураг авах битэрт бас тийм юу олдоогүй бадарч. Манай хүн чинь бас морноос уулзахгүй гэж байгаа байхгүй тий. Тэгээд энэ колоник чиглэлүүд бид дөрөв үлээлтэй юм байсан. Тэгээд тэнд ингээд зураг аваад гэтээ ийм байгаа. Зураг авахгүйгээр яг тэр моментиг мэдэрнэ гэдэг өөр айгуу гой санагдсан надад. Түнс одоо юу гэдэг ингээд камера авахал юм төгшөө ингээд хараад тэр юу мэдэрнэ гэдэг бол айгуу гоё байсан л та. Сайн байцгаана уу? Та бүхэнд сайхан өдрийн мэндийг хүргэе. Хаанти подкаст ээлжид бичлэгээ хийхээр өнөөдөр Монгол Улсын байгалийн түүхийн музейд хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол онон мөрөн. Онон мөрнөөс их авсан амар гол, хамар мөрөн тий. За тэгэхээр бидний ярилцах зочин бол The Amur River Between Russia and China гэсэн номын зохиолч зохиолчийн аялалд оролцсон. Тэгээд энэ одоо номын бас үйл явцад оролцсон нэг нэгэн ирхэн байгаа. Тэр хүн бол одоо аялагч газар зүйн судлаач Батмөх. Үзэгч та бүхэн болохоор түүнийг одоо шинжлэх ухаан, тань мэдгүй газар зүйн одоо олон мэдээ мэдээллийг хүргэн одоо бэлтгэн хүргэдэг подкаст нэвтрүүлгээр таньж байгаа. Энэ удаа бид нар болохоор түүнийг өөрийнх нь оролцсон номын тухай, аяллаа тухай мөн хаантэд одоо зорчсон одоо энэ гадаад жуулчдын одоо сэтгэлийг хуваалцаач хэмээн ярилцлагатай болсон байна. Сайн байна уу та? За сайн байна. Өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. Юуны өмнө эхлээд үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа намайг урьж оролцуулсанд. Намайг Болормоо Өгтө Батмөх гэдэг. Монгол Улсын их сургуулийг аялал жуулчлалын менежмент чиглэлээр төгссөн. Ерөнхийдөө бол аялал жуулчлалын хүн гэж хэлчихэд болно. Хөтч тайлбарлагч, орчуулагчаар ажилладаг. Одоо бараг 22-23 дахь жилдээ хөтч тайлбарлагчаар ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд бол Монгол орны олон сонирхолтой газраар аялж тэрийг одоо жуулчид гадныханд танин мэдүүлэх ийм одоо үйл хэрэгт оролцсон ийм хүн байна. Тэгээд өөрийнхөө туршлагатай үндэслэн бас энэ газар зүй аялалтай холбоотой маш олон мэдээ мэдээлэл хүргэж байгаа. Энэ нь бас залуучуудад нэлээд таалагддаг байх гэж би бодож байна. Тэгээ манай бидний зүгээс найзуудтайгаа нийлээд ганцхан би биш. Яг аялал жуулчлалын чиглэлээр хамт сурдаг, ажилладаг залуучуудтайгаа нийлээд Free podcast гэж хийсэн. Энэ маань одоо 3-5 жилийн хойг тэмдэглэн.
За тэгээ энэгээр бол зөвхөн одоо аялал жуулч ярих биш бас газар зүй түүнтэй холбоотой аялалтай холбоотой ер нь хүн аялалд явахдаа юуг анхаарах хэрэгтэй аялах байгаа газар чи ямар онцлогтой гэдэг тэрийг голдуу гаргаж өгөх гэж хичээдэг. За тэгээ энэ дээр нэмээд бас тань мэдхгүй түүхэн үйл явдлууд тэгээ ер нь нэг үг байдаг штэ хоёр үг байдаг штэ нэг нь болохоор газар зүй бас дахин газар зүй штэ тэр бол тим маршал хэлсэн үг л дээ. Тэр бол альва юм газар зүгүүгээр төсөөлөх аргагүй. Одоо бидний байгаа энэ нүүдэлч авах бол газар зүгээртэй холбоотой. Тэрнтэй адилхан бас газар зүй бол бүх дэлхийг судалдаг шинжилгээ ухаамаа гэж нэг Ломоносов хэлсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр газар зүй салбар бол бүхэл зүйлд тий улс төрийн газар зүй, геополитик, биолог, геолог за тэгэл түүхэн газар зүй, түүхч гэсэн өөрөө тий гих мэтчлээ ингээл ургамал судлал газар зүйгүй юм бол дэлхий дээр байхгүй. Тэгэхээр өнөөдөр бидний одоо ярих гэж байгаа газар зүйн байршлал бол хаантын усан засгийн хамгаалалттай газар тий. Тэгэхээр энэ газар бол нэлээд том 1.7 сая км га газартай. Тэгээ 3 аймгийг хамарсан, 9 сумыг дамжсан газар. Та ер нь бол энэ газарт хийлэг хаялж байсан бай тээ. Ер нь бас яг энэ хаантын одоо өөрөө ч очиж исэн газруудаас хамгийн гоё өвөрмөц санагддаг газрууд нь юу вэ? Тэгээ манай Монгол оронд чинь нийтдээ нэлээд олон одоо ерөнхийдөө бол 4 ангилаад байгаа шүү дээ. Тусгай хамгаалалттай газар тий байгалийн дурсгалт газар, байгалийн нөөц газар, цогцлбор газар, тэгээ дархан цааст газар гэдэг бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой. За бидний ярих гэж байгаа энэ хан хинтийн дархан цааст газар бол одоо тусгай хамгаалалттай газар бол дархан цааст газар гэдэг. Яг нэг горьх тэрэлжийн байгалийн цогцлборт газар цаашлаад яг залгаад хан хинтийн дархан цааст газар гэж байгаа шүү дээ. Тэгээ хинтийн нуруу гэдэг нь өөрөө бол зүүн хойноос баруун урагшаа сунах маягтай оршин тогтнож байгаа. За тэгээд хамгийн урд үзүүр бол богдхан бол бидний сайн мэддэг. За богдхан уулаас урагшаа болохоор тал эхэлж байгаа. Одоо талын бүс буюу степ гэж ярьдаг степ гэж. Хойшоо бол ойн бүс, ойдхирийн бүс маань явж байгаа. Тэгэхээр нөгөө энэ хинтийн нурууны өөрийн байгалийн өгөгдлөөр айгуу чухал нэгсэндөө талыг ойн бүсээс зааглаж байгаа. Зааг болж байгаа. Экосистем байвд тийм ээ. За тэгэхээр хинтид бол нэлээд олон газараар явж үзсэн л дээ. За тухайлбал бурхан алтан ярьж болж байна. За онон балжийн сав газар байж болж байна. Биндэр бат ширээд за ихсийн газар гих мэтлэн за мөн одоо онон мөрний их дээр бас очиж үзлээ. Мөнгө мортын нутагт байдаг шиг санаж байна. Гих мэтлэн ингээд яг тийшээ бол яг зоржил аялах хэрэгтэй. Тэр бол ингээд зүгээр нэг юм аяллаа хажуугаар явдаг аялал биш. Одоо юу гэдэг би нэггээр одоо жишээ нь одоо шинэ хар орныг би муу хэлж байгаа юм биш. Гэхдээ хар орн бол яг зам дагуу газар байхгүй тий. Говьор тойроод ирэхдээ хар орн ордог. Баруун аймаг өдрөө явахдаа яагаад ч юм хар орн руу дайрчдаг ч юм. Тэгэхээр хар орн бол ингээд зам зуур очиж болдог энэ газар учраас хүн хөл хөдөлгөөн ихтэй байдаг бол хан хинтээ тусгаан болдог газар бол тийм биш. Та тийшээ яг зорилго тавиад зориод аялах хэрэгтэй. Тэнд нэгэнд очисон бол мэдээж 5 отож ус бодол тэнд байхгүй. Та өөрөө одоо байгалийн нөхцөлд өөрөө бэлдэх хэрэгтэй. За хэдэн үйлрэлд явж байгаа. За бороо шороо ямар байх. Газар усан ямар байх. Тэнд ч хүн амтан бараг очтгоо нь учраас цэрлэг амтан таарах бол маш ингийн үзэгдэл. Тэгэхээр өөрөө угаасаа газар зүй үнэхээр гайхамшигтай өвөлтэй газар л та. Дархан цаастай учраас айл амтан нутгалахгүй тэгэхээр зэрлэг амтад тааваараа байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр онон мөрний ихийг бол амар мөрний их гэж үзээд Colin Turban гэдэг хүн бол саяны бидний дурдсан The Amur River гэдэг номыг бол бичсэн. За энэ хүн бол 1939 он төрөөд 1960-аад оноос хойш идэвхтэй газар зүйн чиглэлийн аяллаа болон уран зохиолын номыг төрүүлсэн юм байна. Тэгээ хамгийн сүүлд бол 2021 онд таны оролцсон аялалд нь оролцсон номыг бол одоо хэвлэн гаргасан байна тий. Тэгээд Colin Turban бол аяллаа болон бусад одоо энэ орон зохиолын номуудаар бас нэлээд алдартай шагналуудыг хүртсэн. Тэгээд энэ хүн одоо хамгийн сүүлд бичсэн амар мөрний тухай номоо аяллаа Монголоос эхлэх гээд хаантын улсын засгийн хамгаалалтаа зориод ирсэн юм байна. Тэгэхээр энэ аяллаа одоо хүчтэй таныг ажиллаач гэж анхтай яаж вэ та бүхэн бие бинийгээ олсон. За тэгээд тэр хүн Улаанбаатарт яг буугаад ирснээс хойш юу болсон энийг та үзэгчдэд ярьж өгөөч. Жохон дэлгэрэнгүй яах нь шүү дээ тий. За бас хүмүүс сонь шүү дээ. Ийм болсон юм. Би манай нэг одоо энэ номыг зохиогч Colin Turban маань болохоор Ирланд хүн. Тэгээд өөрөө бол за Heart of Asia буюу одоо Узбекистан, Казахстан, Азербайджан, Туркменистан, Тажикстан гэдэг 5 станы тухайн ном бичсэн. Тэр номоос надад дурсгаж байлаа. Siberia гэдэг ном бичиж байлаа. Among Russians гэдэг ном бичиж байлаа. За мөн одоо The Shadow of the Silk Road буюу Торрын замын сүүдэр гэх мэтлэн маш сонирхолтой номнуудыг бичсэн travel writer буюу аялагч зохиолч юм байгаа тий. Гэхдээ зохиолууд нь бүгдээ факт дээр тулгуурдаг. За би анх энэ хүнтэй яаж танилцсан гэхэлээ John Mann-аар дамжуулж танилцсан байдаг. John Mann буюу одоо бүтэн дээр нь бол John Anthony Garnet Mann гэдэг өөрөө бас Монгол төр судалгаа хийж исэн бас аялагч зохиолч хүн л дээ.
тэр хүний бичсэн бас маш сонирхолтой номнууд байдаг. Тэр номнуудад бас нэг хэсэг нь болж ингэж аялж тэр хүнд бас 2 ч удаа хөдөж ийм гайхамшигтай завшин надад бас тохиолдож байлаа. Тухайлбал одоо нөгөө Чингис хаан амьдрал өхөл иргэн ирэлттэй. Чингис хаан Life, Death and Resurrection гэдэг. За бас их сонирхол татсан ном бол Kublai Khan, The Mongol King Who Remade China буюу Хятадыг дахин босгосон Kublai Khan. За дараа нь James Waters ингээ шавь нь болохоор Хятадыг хамгаалсан гэдэг маш сонирхолтой ном бичсэн. За гих мэтлээ ингээд тэр хүнтэй би нөгөө хүннүүгийн булш судалж байхдаа хамт аялах юм архангаан одоо гол мод хоёроор аялах юм сайхан боломж олдчихлаа. Мөн одоо халахын голын дайнаар ном бичих гээд ажиллаж байгаа. Тэрэн дээр нь бас хөтчөөр аялах юм сайхан боломж надад олдчихлаа. Яг энэ хүн маань болохоор Colin Deborah-тай найз. За тэгээ би ингээд Монголд очиод судалгаа хийх юм аа гэдэг саналыг бол Colin тавьсан байна. За Colin юу гэж утсан гэхээр амар мөрөн гэдэг нэг юм ертөнцийн бод байдаг юм мөрөн байна л да. Одоо дэлхийд энэ чинь уртаараа 10-т ордог мөрөн гэж байгаа. За зарим судлаачид бол 8 гэж хүчээд байгаа. За урт нь 4560 орчим километр байгаад байгаа шүү. Яг амар мөрний сав газрыг ингээд авахаар Пакистаны нутгийг 2 дахин нийлүүлсэн нутг байна гэж байгаа байхгүй. Одоо амар мөрөн рүү цутгах бүх мөрнүүдийг нийлээд нөгөө сав газрын бейс гэж ярьдаг шүү дээ. Тэгээд яг энд ингээд одоо ингээд амар мөрнийг судлах юм одоо юу гарч ирсэн байгаа юм л да. Энэ бол ертөнцийн бод байдаг. Одоо шил нийл мөрөн гэхээр бүгд мэдчихэж байгаа. Amazon гэхээр бүгд мэддэг. Mississippi гэхээр мэддэг. Инди мөрөн, одоо Днепр мөрөн ч гэдэг юм уу, Дунай мөрөн ч гэдэг юм те. Амар мөрөн гэхээр ингээд нэг мэдхгүй те. Гэхдээ энэ байгаль тогтцсон үед үнэхээр гайхамшигтай байна. За энэ мөрөн Оросынх юм уу, Хятадынх юм уу гэдэг юм маргаан дээр тийм эрдэмтдийн хурал дээр маань суусан юм байна. Тэгээд сууж итлэн чинь Орос нь Оросынх гээл Хятад нь Хятадынх гэдэг яг үннийг хэлэхэд эндээс юу гарч ирнэ гэхээр одоо бол Орос болон Хятад хоёр амар мөрний сав газрын даваа бараг 1500 км хилж байгаа. Энд газар зүйн демаркац хийгдэг. Өөрөөр яг хил тогтоох процесс явагдаагүй энэ дээр хил хязгаарын ерөөхдөө маргаантай гэж бараг ойлгож байгаа. Гол дөрлөөр явж байгаа учраас. Одоо тэр чинь яг нэг голын наан цаана асуудал ярьж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэгээд 1960-аад онд өнөөдөр Дамааны арлын мөргөлдөөн гэж гарсан хятадуудыг цөмөрч орсон шүү дээ, тийм. Мао Цзэдун санаж байна. Тухай Төршов одоо тэр зөвлөлтөй холбоотой зөвлөдөгч байсан. Яг энэ үед одоо ч энэ хоёр ингээд хэдийгээр Америк нэгдсэн улсын нийлээд болж ашиг сонирхлын зөрчилдөөр газар нутгаар байдаг. Ингээд нэг юм хятадууд болохоор манайх гэдэг, орсууд нь ч манайх гэдэг. За тэгвэл ихэнх яг хаанах юм бэ гэсэн чинь хоёулаа манайх гэдсэн чинь манай өөрөө судлаад байсан чинь Монгол болж таарсан. Монголдоо онон гол болж таарсан. За тэгээ ер нь энэ амар мөрний сав газар би энийг аялж үзье. Амар мөрөн гэж байна. Ямар мөрөн байд, ямар учиртай мөрөн байд, экосистем нь ямар хүн зон нь яадаг, тэнд ямар соёл байдгийг. Ер нь энэ бүхнийг гаргаж ирж дэлхийд гаргаж ирж ярих гэсэн ба. Ер нь яг амар мөрний сэдвтэй бичсэн ном ер нь нэг тийм олон биш байх гэж би бодоод байна. За ингээд ирэхээр бас ирээд Colin Deborah-ийн John Mann-тай уулзаад за би ингээд нэг ном бичих гэж байгаа. Ингээд одоо энэгээр ингээд аялах хэрэгтэй. Одоо яаж аялах вэ гэхэд бол Гоёо Travel гэдэг компанитай холбогдсон. Гоёо Travel гэдэг компани бол намайг санал болгосон. Ингээд угаасаа John Mann санал болгосон ингээд Батмүх гэдэг хөтөж байгаа чи тэрнтэй аялах хэрэгтэй гэдэг. Ингээд бит хоёр 18 онд аял эхэлсэн. За 18 он гэдэг бол би яг одоо өвөөгөө алдчихсан. Яг тэр үе байсан л та. Тэгээд яг ажил явдал нь болоод яг ажил явдлын цайлгын дээрээс би тэр аялд гарч ирсэн. Тэгээд би ямар ч байсан ингээд бид ажиллаа хийх хэрэгтэй гэдэг. Яагаад би тэр аялд явахаар сонгосон бэ гэвэл би нэг нэтэр ирэх гэж бодсон. John Mann аялж гэсэн тийм байсан. Яг тэгэхээр хөтөч бид нар зүгээр нэг хэдэн жуулч авч яваад нэг гарын мөнгө авах асуудал бол биш. Энэ бол Монгол орноос уртчлах, таниулах, тий ойлгуулах юм сайхан боломж гэж харсан. Энэний нэг хэсэг болж байгаа дэх баяртай байсан учраас Colin тэр аялалд би явсан. За ингээд бит хоёр мөнгөн модоос бол аяллаа эхэлсэн. Ингээд мөнгөн модоос хойшоо гараад нэг 20 орчим километр явж ил Баавганы мөртөө таарсан. Тэгээд fresh track гэж ярьдаг шүү дээ. За ингээд энэ аялал бол ан амтантай, маш сонирхолтой, атал явдалтай ийм аялал болох нь байна гэдгийг хоёлоо бол ойлгосон л та. Тэрийг ном дээрч бичсэн байсан. Ингээ 2 морь өртөчтэй мөнгөн, нэг нь гампур үгээд, за 9 морьтой, за үлцэнд нь одоо 5 морьд начаа майхан сав одоо юу гэсэд бариад одоо ачаад за ингээд дөрүүлэн морьнд мортод ингээд мөнгөн морт буюу одоо онон мөрний их дээрээс эхлээд ерөөхдөө онон мөрний дагаал мортоо аялсан гэсэн үг тий. За тэгэхээр номон дээрээс би ингээд сонсож байхад бол за нэгдүгээрт бол аялал бол амархан эхлэегүй. Зохиолч маань өөрөө бичсэн байна тий. Хоёрдугаартаас нөгөө нэг та сая өөрийнхөө гэрүүлийн амьдралын тухай ярьлаа тий. Өвөө маань бурхан болчихсон байсан гэх тий. Тэгээд тэр өөрөө чинь бас түүхтэй холбоотой бас сонирхолтой зүйлс гарчсан. Тэрийг тэгтээ уншигчид номоос уншвал бас гоё байх гэж бодчих юм би нэг яриад явах тий. Тэгээ айгуу тийм
гоё зүйлс байсан. Тэгэхээр та ингээд тийм аяллаа дотоод инсайдер мэдээлэлээс биднэрт хуваалцаж өгнө шүү дээ. Тэгээд бас тэр дэлхийн алдартай зохиолч хүн бие авч явж байгаа байдал нь яадаг юм бэ? Тэгээд онгон байгальд хэрэглээрээ бас яадаг юм бэ? Тэгээд юуг илүү ажигладаг юм бэ? Дээрээс нь тэмдэглэл одоо онцолж байгаа та бүхнээс мэдхийг хүсэж байгаа зүйлс нь юу байдаг юм бэ? Эднээс хуваалцаж. За энэ Европуудын ер нь Европ судлаачдын нэг практик байна л да, бүх юмыг тэмдэглэдэг. Бүр маш сайн тэмдэглэдэг. Бүр гарсан аваа болгоно тэмдэглэдэг. За онон мөрний ихтер ирээд би ч өөрөө бас ингээд ихтер очиод нэг ой чи юм жижиг гэвэл тэ ой юу лээ биш онон мөрнийг амар томор төсөөлдөг. Угаас л айгүй том мөрөн шүү дээ. Онон гол гэж юу нэрлэдэг. Онон мөрөн гэж нэрлэдэг тэ. Тэгэхээр уг мөрөн маань өөрөө айгүй том мөрөн шүү дээ. Энд чинь хэрлэн онон туул гэж ярьдаг шүү дээ тэ. За тэгсэн чинь нэг тэгээ ингээд тэр ингээд маш хүнд ингээд хүн явдггүй газараа бид нар ингээд морьтой ингээд ярьж яваал нөгөөд чи ихтер очил ингээд явж эхэлж байгаа. За бороо асарч гисэн, хувц сунар норсон, майхан сав норсон. За тэгэл хоол хийх гэлэхлээр нөө маш хязгаартай хоол нөөцтэй учраас айгүй нэг жоохон ингэ юмхнаар юм болгож явсан. Тэгээд тэн дээр бол яг нөгөө кол нь бол миний талаар ярьжсэн. Яг ингээд нэг юмхнаар юм болгоо яваад байдаг гэд. Тэгээ яг хоолундаа тэгэж идэг. Тэгээд манай хүний бие авч явж байгаа байдал нь тун ингээ. Ер нь ингээд нэг хямсганаад ингээд тахгүй хаана иргэснээ ойлгосон, юу хүсэж байгаагаа ойлгоцсон. Тэгэхдээ яг нас өндөр гарсан учраас бас удаан морин дээр явал морины явдлаа даахгүй байх юм болов гэсэн тийм санаа зовлог бол надад төрүүлсэн. 2 ч удаа бид нар мориноос уунсан. Тэгэл гой юм болов шүү дээ мориноос уун. За шумуул бол биднийг баг ер нь дамжилж авч явах нь олов тий шумуул хөвгтрүүлж угаасаа амар ч тий хөвгтрүүлж тий нийлж байгаа л ер нь байх суух газар болоо. Тэн дээр бол манай хүн айгу бэлтгэл дээрсэн бидрийг бэлтгэл муутай явсан. Тэгээд моринд одоо гол гатлах гэж хагаад ширээгээ гол дуусгаж алдсан малцсан гэдэг одоо адал явдалтай зүйлс зөндөө болж исэн. Өдөрт нэг удаа нэг тийм зэрлэг амтан бид нар хардаг гэсэн нохоо зээх өмхийн өрөн баава тэ хандгаа гэл тэгээд ингээд бурхан халдуул одоо онон мөрний аршаан гих мэтлээ ингээд яг тэр дагуу явсан. Манай хүн бол ерөөсөй байнга судалгаа юм. За аялал явж бат Батмөнхийн юм хэлсэн байна, ингэсэн байна. Энэ дээр энэ хүн гэж үзэж байна. Манай хоёр хэд ч ингэж чинь тэгж чинь. За энэ байгаль цагуур явд нэг юм байна. 8 сард угаасаа борч 8 сарын 18-нд л да. Бороо их ордох юм байна. Угаасаа 8 сарын чинь Сибирь энэ хавийн бүс чинь нэг 8 сар чинь 31 хоногтой болчихны 14-өөс 16 хоног ер нь бороотой байдаг шүү. Ямар нэгэн байдлаар бороо орох хэрэгтэй байдаг тийм. Тэгээ ер нь мантай жиндүү өглөө жаврунцсан хяруу унтсан. Яг зөв хяруу унтсан. Тэгээл нөө бууг мараалж байгаа гэдэг чинь бид нар өглөө босч хараал те. Тэгих мэтлэнгэр ингээл явсан л та. Тэгээд ер нь бол яг одоо жоохон настай хүн болохоор зарим нэг зүйлсийг ихэд төвөгтэй байсан л одоо шөнө гарч би эцсэж гэдэг юм уу те. Тэр зүйлсүүд нь төвөгтэй байсан боловч яг өөрөө нөгөө энтузиастик буюу сонирхолтой учраас тэр талаар тэмдэглүүдийг ерөөсөн маш нарийн ингээд тэмдэглээд яваад байсан. Тэгээ нэг дуу хураагууртай. Тэгээ дуу хуруугаар нэг яг тэмдэглэж амжихгүй маань ярьчаал унтрацдаг ч юм уу. Тэгээ тэгснэ тэгээд энэ 98% хог гэдэг. Тийм шүү дээ. Яаж ч сэтгэлч мэдээстэй яг 98% хог гэдэг. Тэгээ өөрийгөө бичээд би тэгдэхгүй. Тэгээд баг миний амнаас гарсан агаар болгоныг бичээд байгаа мүү гэхлээр энэ зүгээр битээ санаад зүгт энэ 98% би хэрэглэхгүй хог гэдэг. Тэх маягаар тэг явсан да. Онон мөрөн маань Монгол улсын газар нутгаар 280 орчим 90 км уусч байгаа. Тэгээ та бүхэн Оросын хил хүртэл тэгсэн хүчигээ гаргаж өгч байгаа. Тэгэхээр яг тэр Оросын хил хүртэл яг 280 км-ээр дагаад явцсан юм. Яг Оросын хил хүртэл дагч. Өөрөөр Дорнод аймгийн Баян Баян уулын нутгаар хагаад тэр бомбтор гараад хил дуулахны бомбтор би гаргаж өгөөл тэгэл яасан. Аялал дууссан. Тэгээд 7 8 бараг 9 хоног бид нар морин дээр явсан байдаг. Тэгэл тэнд чинь 50 тэр авийн нөө бурайд айлуудтай очиж уулзаал, хадлан авж байгаа айлуудтай очиж уулзаал. Тэр хүн яг нөгөө байгалийн судалгаас гадна ямар ан амтан байдаг гэдгийг тэмдэглээд дээрээс нь ямар хүн зон амьдардаг, ямар соёлтой ингээд тэгээд халахууд, бурайдууд тэгээд энийг хийж явж байгаа бид нар хилмигдэхсдийн тухай сэдвс хөгдөөд ялцгүйс хөгнөлтөө тэр чинь тэгээ тухайн үед яг онон байлчийн саваа зурчод манай их сургуульд хам сурч байсан Амара гэдэг одоо тэнд бид нар л яваа шоглоод нөө хинтийн цагаан эдний бизнесийг хатгах зүүн хатгах гэдэг бид нар явуулдаг. Тэр маань бас манай газар зүйн анги сурч байсан нэг наран цэцэг гэдэг охин тэр хоёр биднийг хүлээж аваад бас тэгээд яг тэр тухайн хилмигдэх процессд оролцож байсан хохирж үлдсэн хүмүүсийн тухай бас ярьжсэн. Тэгээд яг нөгөө манай түүхийн нэг хайхтар судлагдаад байдаггүй хүн болго мэддэг юм шиг мөртлөө бас нарийн мэддэг тийм сэдвэр бид нар яваад орцсон л доо. Тэр сэдвэр нэлээд сонирхолтой татсан. Бас тэгээд энэ талаар юу цааш та ном судалгаа бичих хэрэгтэй юм шүү дээ. Чи геноцид юм шүү. Бараг геноцид юм биш үү? Ер нь израильчууд армянуудыг яаж
одоо иранчууд яасан ийсэн тэрнтэй адилхан ерөнхийдөө бол адилхан сэдв биш те. Энийг бас гаргаж ирж exploit хийж гаргаж ирэх хэрэгтэй юм байна гэдэг. Тэнд ингээд нөө хэлмдүүлэлтээс үлдсэн хохироод үлдсэн хүмүүстэй л уулзж байгаа юм л да. Тэр уулзлууд нэлээд өөрийнхөө сэтгэлийг хөдөлгсөн. Тэгээд дээрэс нь тэр хүний бас нэг одоо сонирхлын татсан юм Чингис хааны төрснүүгээр явж гин гэдгээ тэр өндөр гэдэг уулан дээр гараал те. Тэгээд яг би хэлжлээ бол ер нь Монголын хөдөө нутаг энэ бол те. Та мэдээж нөх хүлээлтийг зөв тавих хэрэгтэй. Амар бол биш. Гэхдээ та одоо юу гэдэг жишээ нь Таиландын далайн дээр байж захта хүсдэг юм энд хүсэх юм бол тэр бол биелэхгүй. Энэ бол яг зарим тохиолдолд одоо жишээ нь баастраш бол ахад хүүт уустаа байхад бол паа гэж just буудал байж байгаа юм бол гайх шин. Энд бол тех хэрэггүй. Ерөөхдөө ингэдэг нэг юм дасан зогцох маягтай ингээ явна шүү гэдэг тийм мессеж өгсөн. Тэгээ тэрийг ч өөрөө сайн хүлээж авсан. Угаасаа ч нэг дуршлагатай аялагч хүн бол нөхцөл байдал ямар гэдгийг ерөөхдөө л ойлгоцсон байлээ л дээ. Тэгээ ерөөхдөө бол хаан энтэн нуруу маань өөрөө дэлхийн хамгийн эртний одоо хэв шинжээ алтаагүй цөөхөн одоо экосистем гэж үзэж байгаа шүү. Тэгээд онон голтой холбоотой ер нь гидрогеологтой холбоотой судалгааны ажлуудыг уншиж байхад болохоор ийм хідэн санаанууд байгаа юм л та одоо онон мөрнөөс амар мөрөн хүртэл усан замаа аялгаа гарах хэрэгтэй. Энэ хаваар нутгалжээс одоо ястуу усаатнуудыг тийм ингээ гурвуулсан интеграцаар илүү их хүмүүсийн тухай гарах хэрэгтэй ч гэдэг юм. Монгол эрдэмтэд бол тийм санал төвшүүлсэн байдаг юм бэл. Тэгээ би энэ Colin Turban гэдэг хүний ажлуудын тухай уншиж байхад бол Guardian дээр ч юм уу эсвэл Times дээр ч юм уу New York дээр ч юм уу гарсан сэтгэлдлүүд нь ингээ сонсож байхад онон мөрний их тэгээ бурхан халдан уул гэхлээч одоо яалтчгүй одоо манай Монгол улсын одоо тулгуур байгуулагдсан газар тэр утгаараа бас их сонирхолтой байдаг шүү. Тэгээ зохиолч гол нь Монголын нутгаас гараа явчихж байгаа. За тэгээ очиод яаж байгаа вэ гэхээр Орос ба Хятад гэдэг хоёр их гүрний те нэгнийх нь одоо мандан мадал нөгөөх нь одоо дойлоотлыг ингэж харьцуулах харах боломж гарсан байгаа те. Тэгээд энэ номын үргэлжлэл тэгээд бас тэр одоо Монголоос гадна одоо бидний бол одоо ингээд байгалийн онгон зэрлэг байдлыг бол энэ чигээр нь хатглаад үлдсэн байна. Гэтэл хил гараал нөхцөл байдал шалгуур болчихж байгаа шүү дээ тий. Ер нь энэ хил гараад байдаг энэ байгалийн нөхцөл байдлын талаар та бас хэр мэдэх вэ? Яг номноос нь би сүүлд уншсан. Тэгээд яг миний анзаарснаар бол мэдээж нөгөө Оросын талаас ч юм уу яг тентхийн Оросуудын амьдрал бид сүүлд ч гэсэн подкаст хийж байхад нэг тийм амархан биш. Тийм учраас одоо хулгайн ан. За тэгээ ховор нарийн тэр ховор жигээр ургамлуудыг түүж одоо хар зах дээр борлуулах. Ерөнхийдөө бол бий болгодог нь Оросууд худалдаж авдаг хятадууд юм билээ шүү дээ. Би хятад угсаа том зах зээл юм чинь. Тэгэхээр нөгөө хулгайн за тэрнийг даасаа одоо эд эрхтэн тэгэл арьсноос одоо юу гэдэг те. Гэх мэтлэн тийм зүйлсийн 8 нийлэн хөгжсөн. Жохон нэг тийм буруу гарын нөхдүүд их байдаг. Дээрээс нь жоох амьдрал угаасаа хөвгөн. Яг тэр авийн нутагч. Тэгэхээр энэ тиймэрхүү зүйлийг нийлэн олж анзаарсан. Хятад талаас бол яг хөгжүүлэх юм юунууд байгаад байгаа. Одоо тэр бүс нутгийг хөгжүүлэх. Тэгэд энэ амар мөрний сав газар руу цаашаа ингэж яваад тэгэхээр одоо энэ чинь баян улаар гараад тэгээ шилка борж гэдэг ингээд голууд нийлээ явчихж байгаа. Уртлаас болохоор за эргүүний мөрөн гэж нийлдэг шиг санаж байна. Сунгар мөрөн гэж нийлдэг. Тэгэл яг тэр чинь Орос хятадын хил болол явдаг. Ер нь бол аль талаас ингээд нэг юм баг судлагдсан буйтхан. Гэхдээ хятадууд бол хөрөнгө оруулах сонирхолтой. Ийм л одоо газар байгаа байхгүй. Тэгээ тэнд чинь одоо нөгөө Сибирийн барн. За тэгэл одоо нөгөө солонгосч одоо тий хар баавга яг зөв гих мэт нөө Сибирийн том саарлж байгаа ч гэдэг юм уу. Нөгөө айхтар бодонго хаанууд ч гэдэг юм уу. Нөгөө хандагаан ч гэдэг юм уу тий. Яг ийм экосистемийн маш гоё юм юу байгаа байхгүй. Одоо шин тэнд Сихота алин гэж байгаа. Тий одоо дархан заастай газар. За Баргузинский заповедник буюу Баргужин гэсэн үг шүү дээ Монгол үг. Тэг ингээд яг амьтных нь экосистемээр нь ингээд одоо тэр нэг тогтцоор нь бүр ингээд иж бүрднээр ярих юм бол тэр олон төрөл зүйл байдгаараа Орос орондоо 3-т ордог юм байна. Эхэнд нь бол мэдээж ургаалын нур орж байгаа. Яг Аз Европыг заагалсан том нур байгаа шүү дээ. Хоёр дахь нь бас байгаль нур ялтчих. Одоо байгаль нурын ургамал амьтны экосистемийн 4-3 зөвхөн эндемик зөвхөн тэнд л байдаг. 3-т нь бол амар үнээс авахцар орж байгаа. Энэгээр амар мөрөн гэдэг нь өөр маш хосгүй гайхамшигтай зүйл болж байгаа. За энэ мөрөн маань явсаар байгаад Номпонтлаад асар өргөн мөрөн болоод Номпонтлаад усаа өгч байгаа шүү дээ. Одоо бол Орос хят хоёрын хил. Тэгтээ хил орчимд одоо яг ингээд нэг юм яатсан газар бол байхгүй. Одоо ингээд жоох маргаантай газрууд бол байгаа. Тэгээ ууг нь бол юу л даа зөрчтүүдийн нутаг гэж бас явдаг юм билээ дээ. Манжуудын зөрчт ч одоо их олон нэрээр түүхэнд үлдсэн шүү дээ. Мохэ гэж нэг гарч ирээ, Лилүү гэж нэг гарч ирээл өөр юу ч байдаг үлээ. Тэгээ сүүлд нөө зөрчтүүд гэдэг гарч ирж байгаа. Тунгус самнагнчууд гэдэг гээл те.
Тэгээ тэргээр одоо ан хийдэг, загас барьдаг, нэг багахан хэмжээний гар урлал хийдэг, газар тариалан жоох эрхэлдэг. Тэг нэг юм тэр авиалнууд байгаа байхгүй. Тэгэл тэрний нэг улс төрийн нөхцөл байдал яаж Оросууд гартаа оруулсан, яаж хятадууд тэрийг алдсан. Одоо хятадууд тэрийг авах бас тийм улс төрийн одоо яг хятадын мэдэмт хүмүүс ч одоо улс төрийн санаанд байдаг. Одоо Амурны сав газар ялангуяа тэр Уссурын хязгаар тэр Приморский край дээр л ерөнхийдөө бол дундад иргэн улсын нутаг байх хэвээр ийм л газрууд даал гэсэн юм байдаг л да. 2049 оноос өмнө ч юм уу тий. За тэгээ 2049 он гэдэг маань бүгд найрамд хятад улс байгуулагдсан 100 жилийн болох юм. 100 жилийн ойгоор ерөөхдөө алдсан болгоно буцааж авна гэсэн нэг ийм одоо урайч гэх юм уу үндэсний үзэлч юм уу тий ийм явдаг. За энд ярих нь зөв буруу би тэрийг бол мэдэхгүй байна. Гэхдээ алдсан зүйлс гэдэг сая 565 хавтгад дөрвөлжин километр нутаг ордог. Энэ бол бид нар гэсэн үг. Тэгээд яг газар дээрх нөхцөл байдал болж байгаа хүндэл юм билээ л тий. Ингээд дроноор авчихсан бичлэгийг харахад бол амар мөрний одоо урд талд нь болоод тийчгээр одоо газар тариална тий. Тэгээ нөгөө Мао Зэдэн нөгөө нэг та сая хэллээ шүү дээ нэг тулгуурлалт цэргийн тулгуурлалт болсон. Тэрнээс хойш маш их хэмжээний хятад иргэдэг бол тийш нүүлгэн шилжүүлж газар тариалан эргэлтэнд оруулж нөгөө биологийн олон янз байдлыг чи ерөөсөө нөгөө моно тариалан гэдэг юм руу хувиргасан. Тэгээд нөгөө голынхаа нөгөө талд нь болохоор Оросууд болохоор маш их хэмжээний мод огтолдог. Хятад өөрөө нөгөө нэг дотоодынхан бас энэ байгалийн олон янз байдлыг хадгалах гээд мод огтлохыг хоригдсноос болоод Орос талаас нь модны нийлүүлэлт. Тэгээ нөгөө Сибирь хүн ороход ч гэдэг юм уу тийм янз бүрийн оруулалтын нийлүүлэлт тэгээд нөхцөл байдал бол хэцүү л ах шүү. Гэхдээ энэ бол бидний ярих бас нэг сэдв биш баг. Нөгөө нэг одоо эргээгээд хаан дээр буцаж ирэл л та тийм. Хаанти онон мөрний их гэдэг маань өөрөө бас Төв Азийн цэвэр усны томоохон хагалбар газар гэж судлаачид хэлсэн байх юм билээ тийм. Тэгэхээр хаантын зүүн талаас их авч уусч байгаа мөрнүүд бол номхон талаа чиглээ явж байна. Одоо онондоо нэгдэж ирээд тийм. Баруун талаас нь их авч байгаа гол мөрнүүд маань болохоор туул сэлэнгээрээ дамжаад хойшоо Атлантын далай биш хойд мөсөн далай руу гарч ин тийм. Тэгээ энэ манай Монгол орн ч өөрөө экосистемүүд айгуу чухал нэг юм боодхон им шиг мөртлөө айгуу чухал юм газар байна л да. Тэгэхээр манай Монгол орны газар зүйн маш сайн ухаж төнгөж судалсан улсууд бол Оросууд идэл. За тухайлбал одоо хамгийн анхных нь бол за мэдээж Пржевальский энэ яригдсан. За Козлов Комаров одоо Сапожников, Бручев, Боровский, Грумгин Шамайло одоо юу гэдэг те Певцов тэгээд одоо Поданин гэдэг л бүгд одоо Монгол дээр бол маш нэрээ судалгаа хийсэн. За энэ дээр Монгол орн маань өөрөө бол газар зүйн 3 одоо бүсийн хагалбар гэж боддог. За зүүн тийшээ бол мэдээж одоо яг саяны хангийн тэгээс зүүн тийшээ бол бүр тодорхой болоо жанчвлаа харшаа маршаа гэдэг одоо байгаа шүү дээ. Энэ бол ийшээ ингээд номхон талаа. Айсав гэж явдаг. Нийт одоо гадаргын урсцын бараг чинь хэдэн хувь байна да 40% гэж гардаг усны 40% нь бол ийшээ номхон талаар хариалгаж байгаа. За том голууд гэвэл мэдээж одоо онон гол байна. Хэрлэн гол байна те. За алхын голч гэдэг юм, өнөмөрхийн голч гэдэг юм. Энэ бол ингээд номхон талаа айсав бол тусдаа ингээд нэг юм том айсав баг. За зүүн тийшээгээ болоод ингээд явчихаар баруун тийшээгээ болоо явчихаар одоо жишээ нь хойд мөсөн талаа айсав буюу одоо манай нийт гадаргын урсцын бараг 40% тэр ногдож байгаа. Гадрын одоо урсж байгаа урсцэн. За тэгээд томоохон гол мөрнүүд бол бас тэнд харьяалагддаг. За тухайлбал сэлэн мөрөн байна тийм үү? Туул гол байна тийм үү? Туул орхон одоо энэ голууд бол тэнд харьяалагддаг. Нэрээ нөгөө сайн амур мөрөн онон мөрний завнаа завтай явна гэснээс сэлэн мөрнөөр явсараа байгаль нурд очисан аялал байдаг. Одоо яг барууныхны хийсэн. Тэрээр номч байдаг. Rowing the Baikal Lake гэж маш сонирхолтой ном байдаг. Та бүхэн бас тэрийг сонирхороо. Яагаад болохгүй гэж тийм шүү дээ тийм. Яагаад болохгүй гэж байгаль ямар өгөгдлийг адилхан байхгүй тийм. Тэгэхээр яагаад магадгүй энэ мөрний дагуу ингээд яваад аялаад явж болохгүй гэж. Тэгэхээр Тувад юу тэгээд энэ маань болохоор өөрөө нөгөө одоо юу гэдэг хойд мөсөн талаар гарах тийм юу бас байна. Урагшаа бол мэдээж нөгөө Тув Азийн гадар сурчлага яасав гэдээ явждаг. Тэгэхээр энэ одоо яг экосистемийн хувьд бол хан хинти өөрөө энэ маш чухал юм. Хагалбар байгаа. За тэгээд яг энэ хагалбаруудыг дараад экосистем жоохон ялгаатай юм болов гэж боддог. Тухайлбал би яг номхон талаа ясаад багтдаг энэ гол мөрнүүд илүү дөлгөөн. Ус ихтэйгээс гадна усны нөөцөөс гадна асар олон тооны загаснууд байна гэж байгаад байгаа. Загасны төрөл зүйл хүртэл одоо янз бүр. Жишээ нь одоо тухайлбал одоо ингээ харахаар одоо тэр нөө хөлөн буурын сав газар гэдэг бид нар мэдэн шүү дээ. Буур нуур маань Монгол орны хамгийн их загастай нуурууд байна. Хэл давлаа цаашаа далайн нуур гэдэг. Энэ бол хөлөн нуур гэдэг нэртэй сүүлд манжууд бол далаа гэж нэрлэлжсэн. Яг тэр сав газар бол хөлөн буурын сав газар гэдэг байгаа тийм. Буур нуур, хөлөн нуур нь байдаг. За тэнд байдаг аймгийг хүртэл хөлөн буур гэдэг одоо хятад тэгээд байгаа шүү дээ. Төв нь бол юу хот.
хайлаар хот буюу хөлбөмбөр хот те. Тэгэхээр яг тэр сав газар маань одоо татарын нутаг болж байгаа. Далайн нуур бол буур нуур бол Монголд томороо 5 дорх нуур. Цорын ганц цэнгэг үстэй мөртлөө 9 аялахтай. Захстай нуур. Яг ерөнхийдөө нэг далайн ирэг дээр очсон юм шиг мэдээж байдаг. Далайн нуур болохоор хятад томороо 5 дордог нуур. Бас асар их загасны нууцтай үлийн аялал жуулчдыг хөгжүүлдэг. Өмнө зүгээсээ хятадууд нэрж аялж мөс цоол загас барьдаг. Янз бүрийн ивент зохион байгуулдаг ийм нуур. Яг тэр сав газар бол маш ховор юм эмийн ургамлууд ургадаг. За тэр Татар аймгийн дарагддаггүй байсан шалтгаануудын нэг нь бас энэ бүс нутагтай холбож ирдэг юм байна. Тэнд одоо асар их ургамал одоо эмийн ургамал байдаг учраас мал тарган. За мал тарган байна гэдэг бол энэ хүний амьдрал ямар байх нь тодорхой тийм үү? Тэмүүжин Чингис хаан гэсэн хэрээдүүдэд ялагчаад гэдэг юм цохилт авчаад дандаа тэр хөлбөмбөр халахын голын тийш уурдаг байсан. Тэгэж одоо амлаа бэлчээдэг байсан. Одоо тэгэж одоо хүчээ авдаг байсан. Тэгэхээр энэ бүс нутаг өөрөө ямар чухал вэ гэдэг. Тэгээ энэ хэсэг чинь нөгөө номхон талаа айс авта. Өрөндөө зөөлөн тий. Хянганыг даваад номхон талаас олж жоохон чийг чинь тэнцэнэ шингэж үлддэг. Тэгээ дагуурын бүс нутаг чинь илүү баялагалтай тий. Тэгээ дагуурын бүс нутаг одоо биш манайхаар нүмерэг ба штэ. Нүмергийн экосистем бол одоо шал өөрчлөлтэй. Одоо мөрөд байгаа бодгохаа хандгаа тэнд байгаа могоо хүртэл тий. Шал өөр байх шүү дээ. Монголоор нөөр газар дахиж давтагдахгүй байх жишээтэй тий. Тэгэхээр энэ сав газар маань өөрөө бас сонирхолтой юм аялах ёстой. Гэхдээ аяллыг зөв төлөвлөж хөгжүүлэх ёстой. Зүгээр нэг за аялын бүтээгдэхүүн болоод бүгд цүнхөөрөө гараад гэдэг биш. Яаж тэнд илүү хүнийг сонирхлыг татах юм, яаж зүв байх юм, яаж одоо хүрээлэн боо орчиндөө сөрөг нөлөөгөө аялуулах юм те. Яаж жуурчдаг зөв тоогоор зөв татах юм гэдэг ийм бас менежмент бас явуулах хэрэгтэй л доо. Тэгээд тэхийн тулд мэдээж судлаач тахаа үйл сонсох хэрэгтэй те. Амар мөрний тухай бичсэн зохиолчийн тухай би бас тодруулж ирсэн л да те. Ер нь бол ингээд техникийн аялагчид ямар нэгэн одоо ном төсөл хэлүүлэхтэй те яадаг юм бэ? Манай хаант улсын цэцгийн хамгаалалтаа газарт хандаа зөвшөөрөл авсан уу? Тэгтээ бас юу гэж одоо хэлж яах юм те. Ер нь бол ингээд энэ аяллыг одоо зөвшөөрөл аваад эхлүүлэх процесс нь ямар байсан бэ? Тэгээ мэдээж зөвшөөрөл авна. Яагаад гэвэл чинь нэгдүгээр дархан цааст газар, хоёрдугаар хөлийн бүс тий жод ингээ хойшлол хөлийн бүс ялангуяа тэр дорнодын бүс мөсрөө хин домон балжин байгалийн зохицуулах газар мазар гэдэг яваад ирлээ. Чи хил рүү ойртод эхэлж байгаа учраас хөлийн бүсээс маш зөвшөөрөл авах хэрэгтэй. Энийг бол харин зохиогч маань гоё travel гэдэг компанид хэлээд гоё travel компани маань хөдөлж энэ зөвшөөрлийг авч өгсөн байдаг. Тэгэхээр энэ процесс бол яг утсан. Ер нь бол аялахдаа бид нар бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Одоо барууныхаа энэ хөгжилтэй орнууд ер нь тэгдэг юм байлээ. Зөвшөөрөл авдаг. Хин гэдэг хүн ямар зорилгоор яаж орж байгаа, ямар маршрутаар аялах юм, яаж явах юм, хизээ явах, хизээ гарч ирэх гэдэг ийм маш тодорхой одоо энэ заавар мэдээллүүдийг авдаг. Тэгжиж одоо зөвшөөрлийг өгдөг. Ингэж аялт юм байна. Манайх бас энэ жишгээр явах хэрэгтэй юм болов гэж боддог. Яг л энэ зөвхөн хүнийг цагдаж хорихтой биш байхгүй тийм. Дагаж мөрдөгтэй биш. За энэ хүн ийм зорилгоор орж байна. Ийм үр дүн хүлээх юм байна. Энэ хүн ийм хийх гэж байгаа юм байна. Ийм хөлийн бүсээр зорчих юм байна. Ийм хөлийн бүсээр дайрах юм байна. Энэ хүн ийм ном бичих гэж байгаа юм уу? Ийм аяллыг хийх гэж байгаа юм байна. Тэгээд янз бүрийн боллоо гэхэд одоо эрлийн баг орлоо гэж бодъё л дээ. Хайлаа гэж бодъё. Янз бүрийн боллоо гэж бодоход мэдээлэлтэй байх хэрэгтэй. Бид нар нэг алдааны мэдээлэл байдаггүй. Орол алгуулчдаг тийм. Тэгэл тэр чинь ингээл нөгөө янз бүрийн боллоо гэхэд хайх процесс маань амар болно шүү дээ. Тэгэхээр нөгөө мэдээлэл нь байна гэхэд за ядаж хаашаа орсон маршрут нь тодорхой. Энэ хавьд байх хэрэгтэй. Гэт ингээд яагаад явах вэ? Наривчлаад ингээ гаргаад ирэхэд бол илүү боломжтой болж байгаа юм л да. Тэгэхээр зөвшөөрлийн процесс бол явагдсан. Өөрөө ч гэсэн тэрийг авах хэрэгтэй гэдгийг бол өөрөө хэлж ирсэн л да. Би нэг яагаад асууж байгаа вэ? Манай подкастын нэг зочин маань ингэж ярьсан байхгүй юу? Өхөр судлаач Ундрах хот гэдэг хүн одоо говийн дахин цацд газар руу онгоцоор явж байхдаа Harry Potter-ын кино багтай гişүүдтэй хамт таарсан юм байна л. Тэгсэн чинь нөгөө доллар ингээд байгалийн сцен авах гээд Холливуудын ханд явж ирсэн баг. Тэгээд тэр үедээ ингээд авахыг хүсэж ирсэн төрс болохоор ингээд аргалыг ирвэсэл ингээд хүзүүнээс нь зууцсан барьж байгаа нэг тийм л төрс хүсэж ирсэн байхгүй. Тэгээд энэ дүрсийг бол Холливуудад бол хамгийн багтаа $1 сая гэж одоо тэр хүмүүс бол үзэж үнэлдэг юм байна л да. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо Европт хүмүүс Норвеги улстай зөвхөн тэр хүн өөрийнхөө дуу хоолой, нүүр царайг AI-д ашиглуулахгүй гэд өөрийнхөө өмчлөөд одоо миний хэрвээ энэ дуу царай төв төрхийг ашиглах юм бол мөнгө төлнө гэж шүү дээ. Үүнтэй адилхан манай энэ Монгол улс чинь өөрөө бас дэлхийд нэг байгаад идэггүй байгалийн зүй тогтцтой учраас
бид нар энэ дүрсийг, энэ ан амьтдыг, энэ онгон зэрлэг байдлыг одоо цааш нь ингэж дэлхийн ямар нэгэн медиа чиглэлд гаргах юм бол төлбөр мөнгөтэй байх ёстой юу, энийг зохицуулах байх ёстой юу гэсэн асуудлууд яригдчих байгаа байхгүй. Тэгээ та бас энэ аялал жуулчлалын салбарын хүн учраас энэ дээр ер нь бол юу гэж бодож байна? Тий, одоо шинэ манай одоо ингээд байгаль маань өөрөө бас их онцлогтой. Ялангуяа тэр дүрс зургуудыг буулгана. Тэр тохиолдолд би бол үнэлгээтэй байх хэрэгтэй гэж бодож байгаа. Өнгөдүүлж болохгүй. Үнэлгээ гэдэг нь байх хэрэгтэй. Тэрнээс орж иж байгаа орлогыг бол тухайн бүс нутгийн одоо байгаль хамгаалалт ч юм уу тэрэнд нь зарцуулах хэрэгтэй гэж би бодож байна. Ерөнхийдөө тэгжиж систем бол явдаг юм байлээ. Тэгэхээр ягаад энэ сайн практикийг Монгол улс тэгжүүлж болохгүй? Бид нар нөгөө л нэг юм өглөгч гэх юм уу, тэ нэг юм гүндгүү гэх юм уу, нэг хинэггүй гэх юм уу, тэ ингэ нэг юм байга болгоно барьдаг нэг юм Монгол зам байна л да. Тэрийг би буруутгах байгаа юм биш. Гэхдээ зах зээл гэдэг бол зах зээл л байдаг. Тэнд үнэлгээ явах ёстой. Тэндээс хүмүүс орлогочих ёстой. Тэр нь эргээд байгаль орчиндөө нөлөөлөх ёстой юу? Эрэг нөлөөгөө үзүүлэх ёстой юу? Одоо өөрийнхөө тэр одоо эрэг хаялгаа үзүүлэх ёстой. Тэгэхээр энийг бол одоо юу гэдгийг мөнгөжүүлэхэд гэж ярих юм уу? Ингээд үнэлэхэд бол би бол буруу зүйл гэж бодохгүй. Харин ч үнэлэх ёстой. Одоо жишээлбэл та бүхний аялалд ингээл нохоо зээг таарлцсан гэж өдөр болгол нэг аим таарлцсан гэж штэ тий. Ер нь бол тэр аимтдээ чинь яг зургийг аваад зохиогч ирэх нь манай зохиолчд үлдчихэж байгаа ч гэсэн тэгэл яг байгаль нь бол биднийх гэдэг утгаараа бас нэг тодорхой татвар хурамж элдвэн зэний зохицуулт бол байх ёстой юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэр нь байх ёстой. Тэр нь зөв. Тухайн үедээ ч гэсэн тэгээд хаан эдийн дархан сайс газар мазар бол би яасан шүү дээ. Манай хүн чинь тэр юу дата матагаас өгсөн шүү дээ. Өөрөө тэгээд буцаагаад өгсөн. Тэгээд яг тэгж би сонс яг өгснөнд би хараад гэдэг нь өгсөн гэдэг тэгжсэн. Тэгээд яг тэр маань бас яг тийм зураг мураг авах битэрт бас тийм юу олдоогүй бат чи. Манай хүн чинь бас мориноос унжихгүй гэж байгаа байхгүй тий. Тэгээд энэ коллеж хэллэгүүд бид дөрөв үлээлтэй байсан. Тэгээд тэнд ингээд зураг аваад гэтээ юм байгаа. Зураг авахгүйгээр яг тэр моментиг мэдэрнэ гэдэг нь айгүй гой санагдсан надад. Түүнээс одоо юу гэдэг ингээд камера ухаал төгшөө ингээд хараад тэр юу мэдэрнэ гэдэг бол айгүй гоё байсан. Нохой зохиол нэлээ аюултай амтан гэдэг шүү дээ. Тэгээ бас ер нь бол хаан энти ч өөрөө ингээд уулын нуг газруудаар аюух боролцтой жижиг гол горхуудаар шигүү аюул шингэн үүтэй зэрлэгэн амттай гинт огцом тулгарх магадлал өндөртэй тий. Таад нар өөрсдөө аюулгүй байдлыг их хангаж явж байгаа. Тий, энэ тал дээр харин бид нар жоохон дутуу явсан. Одоо бид нар нэг бууч авч яваагүй. Бүгд нэг сүхэн мөхтэй хотон мотготой л явж ирсэн. Гэхдээ ерөөхдөө ингээд ээлжиж галаа манах маягаар ингээд хонж ирсэн. За тэгээд нөгөө зэрлэг амтанд бүслэгдэх. Одоо жишээ нь чон сүрэг бол ингээд энэ тэнд уйлалдаал хэлж байгаа байхгүй. Тэгэхэд ингээд бид зааварсан галаа өрдөөшөө галаа алжуулахгүй гэдэг. Шүн 4 цагт мод дууссан байдаг. Гэхдээ яг ингээд нормаа ингээд сэргээгээл ингээд байгаль байсан. Тэр мөч бол бас гоё эс. Ерхэд нэг тиймэрхүү байдлаар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахыг хичээж явсан. Тэгээд мордоо ер нь ингээд тойруулаад аргамжчдаг тийм байдалтай явсан. 7-8 хоног тэгэж явсан. Тэгээд эхний заавал чи хизээ юм бэ? 2 дахь өдөр юм яг ононгийн халуун аршаанд очихоос нэг өдөр юм шүү дээ. Бид нар баавганы мөртөө бас таарсан байдгийг. Тэгээд хандгаа мандгаа гэл одоо тэд ч үнэхээр янзшгүй баялаг байгаа юм л да. Тэгэл бас л бахархах, хайрлах, харамлах сэтгэл бас төрж л байлаа багт тий. Одоо ингээд ер нь бол таны ингээд улсын шалтгаан одоо саяны битүүрийн ярилцж байгаа номон дээр та бол нэгдүгээр аяллыг хөтлөөд бас аюулгүй Монгол улсын хил гартал наваад явсан байна. Хоёрдугаарт ингээд таны үзэл бодол үйл хэрэглүүд тэр номон дээр тусгаждаж үлдсэн байна. Тэрийг одоо барууны олон хүмүүс бас уншиж чинь тий. Тэгэхээр ер нь бол хөтөж тайлбарлагч аялагч одоо энэ аялагчдыг авч явж байгаа хүний одоо тэр гаргасан зан аран шин үйлдэлүүд бол ерөөсөө номонд шингэж үлдэж тэгээд тэр цаг үе тэр газар орны тухай одоо олон хүмүүст үзүүлэх нэг тусгал болж өгдөг санагддаг байхгүй. Ямар ч аялагчдын номын үс ерөнхийдөө тийм л байдаг шүү дээ. Кослов одоо ингээл хар хотод очиод нэг аялж байгаа хитэн хашаатай хашаа хүнтэй ярилцж байгаа байдлаас л энэ нөгөө нэг ойрдуудын яг хошууд хүмүүсийн яг их цаан хэмжээнээс харагдчихээн. Эзний дээр нь болохоор одоо энэ торгуудуудын арай өөр байж байгаа. Нюанс нь мэдрэгдээд ах шиг надад санагддаг байхгүй. Тэгэхээр та энэ бол энэ хөтөч тайлбарлагч мэргэжлийнхаа одоо энэ хувьд те ямар зарчим баримталж ажилладаг вэ? Яг нөө би өөрөө нөө мэргэжлүүдээс тайлбарч холбооны сургагч багш гэж явдаг. Тайлбарлах мэргэжлүүднээс хандахыг хүсдэг. Өөрөөр тухайд сэтгэл зүй жоохон хүнд байсан ч гэсэн за яг мэргэжлийн төвшөнд энэ аяллыг би авч явах хэрэгтэй гэдэг. За тэгээ хүлээлтийг зөв тавьж өгөх хэрэгтэй. За та яг ийм бүс нутагт
ийм саад бэлгшилтэй ерөөхдөө тулгарх шүү. Одоо хүлээлт тавьж гин гэдэг нөгөө сэтгэлээр унгасч болохгүй шүү дээ. Бараг л би юу яах гэж энд ирвэ гэж бодтол юм ярьж болохгүй шүү дээ. Гэтэ хүнд нөхцөл ийм байгаа. Бид нэг ийм юмтай тулах магадaltaй тийм учраас та сэтгэл зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй. Тэгээ надад нэг хүн хэлжсэн л да сайн муу гэж байдаг юм а бэлтгэгдсэн бэлтгэдэггүй л ялгаа байдаг юм гэж те. Альва зүйл ингээ болоход одоо жишээ сайн муу гэд одоо шинэ усан сэж чадгүй гинт усанд орлоо гэж одоо ус руу унлаа гэж бодоод тэнд сайн муу сэтгэхээс л бэлтгэгдсэн бэлтгэдэг гэж яригдчих. Өөрөөр нэгд унна гэдэг мэдсэн бэлтгэгдсэн ядаж ингээд самардаад ч юм ингээд тогтоод үлдчихдэг гэдэг юм. Тэгэхээр тэр үний аялд нь бэлтгэх нь надад юм чухал байсан. За ямар хүмүүстэй уулзах. Бид нэг иймэрхүү сэдвэр ярих юм шүү гэд. За орчуулга хийж яхад одоо жишээ нэг хүмүүстэй ярьж байхад орчуулга хийж яхад бол манай хөтөлбөрнөө мэддэг юм байвал өөртөө ярьчих гэдэг тийм. Би тэрнээс айлуулах зайлсхийсэн. Ерөнхийдөө зайлсхийж чадсан. Хичнээн хариулт нь мэдж байгаа ч гэсэн яг л орчуулагч байгаа үүргийг гүйцэтгээд тэр хүний хэлж байгааг энэ хүнд дамжуулах, энэ хэлж байгааг тэр хүнд дамжуулах юм гүүр маягаар ингэж ажиллаж чадсан. Ер нь бол нэг тийм сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр илүү фактээр тулгуурсан, бод байдлаа үнэлсэн. Тэгээд дор нь ингэ шийдвэр гаргаад явах хэвээр. Ийм л одоо зам төлөвлөл ажилласан л да одоо жишээ нь усан тишрээгээ урсгаж алдаач юм шүүл мордоо ингээл аргамж чадаагүй байхдаа ч юм тэндээ ингээл нөө хараал ирүүл урсгаад байгаа шүү. За одоо яг шийдвэр ийм байна. Нөхцөл юм болчихлоо. Одоо хэдүүлээ ингээл ингээл бүх хүмүүстээ нөхцөл байдлаа тайлбарлаж өгөөл ингээд тэр аялыг ерөөхдөө ингээд нэг манлайлах, удирдах маягтай л. Тэгээ санаачлал ерөөс алдахгүй байх хэрэгтэй. Санаачлал алдахгүй байх хэрэгтэй. Ер нь хөтөж хүнийг яагаад аялалд явж явдаг вэ гэхээр тэр хүн чинь ингээд одоо төлөвлөх, зохион байгуулах те одоо мэдээлэл хүргэх гэдэг юм уу тэр асар олон ажлууд чинь тэр хүн дээр төвлөрч явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хөтөж хүний манлайлал гэдэг юм аягүй чухал байдаг. Тэгээ манлайлал алдах юм бол ерөөхдөө тэр аяллыг алдаж байна гэж ойлгож байна. За манай Монгол Улсын засгийн газраас ер нь бол хэмжээний бүс нутагт бол аялал жуулчлалын нэлээд өндөр ач холбогдлоо чинь маш их төсөв хөрөнгийг бол зарцуулж байгаа. Нэг аймаг нь 10 аймгийн одоо тэнцэх хэмжээний төсөв хүртэл аваад маш их хэмжээний зам тавьж байгаа тийм. Тэгээ ер нь бол яг энэ хаант чиглэлийн хинти чиглэлийн аялал жуулчлал дээр та одоо энэ ололттой таалууд нь юу гэж үздэг вэ тийм. Бас дээрээс нь сайжруулах чиглэлээр юу гэж боддог. Энэ дээр зөвхөн гадаадын гэлтгүй бас дотоодын аялалтай холбоотойгоор ер нь өөрчлөж үздэг ямар гэдэг. За яг манай экспертүүд энэ тал дээр яг Хинтэн аймагт ажиллаж байгаа манай аялал жуулчлалын экспертүүд бол арай илүү юм надаас илүү юм хэлэх бах. Зөв тэнд аялал авч явсан хүний хувьд хэлэхэд бол за зам тавьж байгаа тийм зүйлсүүд бол байгаа. Гэхдээ зам тавьсан газар ер нь ямар болоод байгааг яг нэг хөвгт бид харж байгаа шүү дээ. Тэ. За өгийн нуур байна. Завхны нөгөө улагч нар нуур байна тэ. Тэгээд ингээ харах юм бол надад бол бараг тэр онгон зэрлэгээрээ байж ах нь илүү гоё юм шиг санагдав. Хүн очоод хэцүүгээрээ. Тэр чи өөрөө аяллаа брэнд байхгүй. Тэгээс заавал нэг юу гэдэг нэг прүстэй ч юм уу дакуч чод нэг хоёр нэг майхантай ч нэг одоо архитж байгаа ч гэдэг юм уу те нэг шорлог гэж хорхог гэж ичээд ирэх чи одоо аялал биш шүү дээ. Тэгэхээр надад бол тэр онгон зэрлэгээрээ ялангуяа тэр хар зүрхний хөхнуураас нааш цаашаа бол тэр илүү одоо хүн ороход хэцүү. Яг тийшээ зорж аялдаг. Тэ тэр морин өчөж хөдөлж аваад зөвхөн хөлсөлж аваад морин хөлслөд ингээд аялдаг тийм байвал илүү одоо аяллаа хувьд брэнд болж чадах юм болов уу гэж бодож байна. Яг нь тэр жуулчд нэрэд түгээмэл үздэг нутгуудаа үзгэлтэй. Тэр одоо өмнө говь руугаа яваг, тэр тэрэлж руугаа яваг, хар орон руугаа яваг. Тэр нөө жуулчтай бид нараас дотор зөв ангилах хэрэгтэй. Жуулчин аялагч гэдэг тийм. Аялагч хүн гэдэг бол жуулчин биш шүү дээ. Тэр чинь шал өөр төвшний юм яригддаг тийм. Хүний очтгүй газар очдог, хүний хүрээгүй газар хүрдэг. Олон хүн божигнаагүй газар очиж аялахыг хүсдэг тийм хүмүүс ч одоо аялагчтай байдаг. Тэгээд тэд маань өөрсдөө бие яаж авчих вэ мэддэг. Адгийн анзагчл хоггүй яаж тэргээр уул мөргөө аялах уу? Майхна хаана барих юм? Гал өсгөө яаж түлэх юм? Тэгээд үнс нурам үлдээгээд авахгүй. За тэгээд хогоо яах юм гэх мэтлээ ингээл зэрлэг амтантай тааруул яах юм? Учиргүй ингээл хөгжмөд чангалал ингээд авахгүй гэх нэг тиймэрхүү юм одоо мэддэг учраас илүү одоо хан хинти ч юм уу энэ одоо энэ онон мөрнөөс авгазар ч юм уу тэр одоо дөрөв битээр тэр завтай аялал гэж ярьж ирсэн. Энэ бол илүү адлал үйлдэл хийлсэн аялагч руу чиглэх хэрэгтэй. Цөөхөн үнэлүү. Олон масс биш. Тэр нь үнэтэй байх хэрэгтэй. Та мөнгө төлөө дав. Аяллаа нөхцөл ерөнхийдөө ийм та ийм газар аялна. Онцлог нь ийм бусад газруудаас ингэж ялгарч байгаа. Төлбөр юм. Та энэ төлөөд авч чадвал авч чадахгүй та өөр аялал яв. Сонголт таних. Ингээл нэг өсөндөө ингэ нэг юм одоо үгдэн байгаад масс тавьж өгөх биш те. Хин дуртай гүү гэдэргээд та нөгөөт нь цөөхөн мөнгө төлөөл нэг очоод ингээд тэр хавь ингээл шүү. Одоо тэр чинь ерөөсөө ан амтан гэдэг чинь тэгж хүн буужсан газар байхгүй байхгүй. Одоо тэлсэн ан амтны ч үргээхээс асуудал үүсч эхэлнэ штэ. Тэгэхээр цөөхөн магадгүй судалгаа хийхээрсэн хүмүүст бол тэрийг нь яг босхын тавьж өгөл стандартын тавьж өгөл явхад бол буруудах зүйл байхгүй л гэж бодож байна л да. Дотоод аялагчид мөн адилхан.
Одоо дотоодын аялагчдаар бидний энэ хаант подкаст нэг дугаард заасны тухай ярьсан. Тэгээ энэ жоохон бас би бодоод байгаа байхгүй. Зочин судлаач маань болохоор ингээд манай загас бол түүхэн хамгийн бага хэмжээндээ байгаа гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд нөгөө 30-аас 40 мянган одоо уургад игээтэй хүмүүстэй болчихсон. Тэгээд зам тавигдаад ирэхийн хэрээр ерөөсөө л нөгөө голууд руу чаа амархан очиод 1 2 3 хоногийн дотор нэг камп одоо отоглонгоо загасшаалж идэл ч юм уу те эдгээр нийтэд 50хан тавиад аль нь ч ер нь юм загасчлаад яв. Тэгээд энийг бол аялал жуулчлал өөр одоо аялдаг нөхцөл байдал гэж үзэж байна. Гэтэл яг бодит байдал дээр бол байгалийн тэр нөт доройтол гэдэг юм бол бас аюу өрчмтэй явагдаад байгаа байхгүй. Нэг хоёр удаагийн аялаад явж байгаа хүмүүс бол хацууч мэдэхгүй байна. Байнга очдог хүмүүс бас энэ аялал жуулчлалын сөрөг нөлөө те бас тэрийг анзаардаг баг. Яг ер нь бол манай энэ дотоод аялагчдын зан төлөвтэйгээр холбоотой байгаль тийм учирч байгаа одоо сөрөг нөхцөл байдал их байгаа юу бага байгаа юу та энийг бол юу гэж боддог вэ? Надад бол их байгаа нэг санагдаад байна. За ер нь энэ дээр их нарийн та аюу зөв асуултыг хөндлөө. Тэгээ би энэ хариулснаар их олон хүний дургу хүрнэ л дээ. Тэгвэл яг шулуухаа хэлэхэд бол бид ерөөс аялал сураагүй болсон байхгүй. Шулуухаа хэлэхэд. Яг хөө би өөрийгөө мундаг гэж байгаа юм биш те. Бид бүгд л анхаарах хэрэгтэй нэг юм байгаа. За байгальтайгаа ойрхон ард түмэн ингээл бид нар өөрсдөө магтдаг. Аюу сайн магтдаг шүү дээ. Бид нар бол байгальтай хөө холбоотой. Та бүхэн ч тэрэлжэнийг харж байгаа. Тэ хог зүгээр тэр арья бол мэлхиадаас арья бол руу явдаг тэр чиглэлийн л хогийг нэг очиод тарж байгаа. Архины шил, ундааны лаз, памп, хэрэгэлсэн памперс те. Ингээд энэ би захаас нь л ярьж байна. Ийм болох эрсдэл байгаа байхгүй юу? Ингээд бөөнрөө тийш очих юм бол тэгэхээр энээс л айлуулах хол байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бид нар яах хэрэгтэй гэхээр мэдээж энэ зөв яаж аялах уу гэдгийг л одоо ийм компанид ажил маягаар ингэж боловсралтай хамт ингээд одоо бид нар ч гэсэн подкастаар тэрийг байнга ярих хэрэгтэй. Бидний подкастын чиглэл хэрвээ та бүхэн анзаарсан бол ер нь бас тэрийг бас хэлдэг. За явж байгаа газар чинь зэрлэг амтантай, ийм аялалтай, төөрөх эрсдэл байна, ийм эрсдэл байна гэдэг. Тэгэхээр тэр юмнуудыг бас аялагч маань өөрөө ойлгох хэрэгтэй. Нэгсэндээ бид нар аялагчтай бэлтгэх хэрэгтэй гэсэн үг. Одоо харуулж ойлгуулах хэрэгтэй. Түүнээс зүгээр одоо юу гэдэг юм за байгальдаа шингэжтэй юм чинь нэг зэний цагт над юм хамаатай ингээд нэг юм шийдэх биш те. Гэх мэтлээ ингээд хогоо яасан бол та хогоо аваад ич бол хогоо буцаагаад аваад ирдэг байх жишээ. Тэгэхээр нэг үе бодвол бас энэ мань өөрчлөгдөж байна. Гэхдээ л нөгөө явах зам бас байгаа байхгүй те. Тэгэхээр нөгөө ан амтан яаж үргэхгүй байх юм те. Яаж одоо зөв боловсоо аялах юм гэдэг дээр бол бид нар өөрсдөө ингэж өөрсдөө хөгжүүлэхгүй бол хэн нэгэн гадныхаа ирээд бидэрт бол хичээл заахгүй. Бид нар бол тэр бол яах хэрэггүй. Яг л өөрсдөө л яг энэ байгаль ийм байдгийг байна шүү. Тэгэхэд өөрсдөө бас энэ байгаль орчноо хүндлээд зүг боловсоо аялал сурах хэрэгтэй байна. Тэгээ бид нэг байгалыг хэрхэн хамгаалах вэ гэдэг одоо мэдээлэл хүргэх гэж байгаа. Тэгээ манай энэ хаантын усан хамгаалалтын газрын захиргаа бол ерөөсөө иргэн бүрх байгаль хамгаалагч гэдэг үзэлсээр айгуу дэмждэг. Тийм ч учраас ингээд байгаль хамгаалалттай холбоотой маш олон талуудтай хамтран ажилладаг. Тэгээд би сая таны хэлсэн дээр ингээд бодож нэг юм асуух гэсэн юм л да. За манай монголчууд нөгөө нэг юм зочломтгой найрсаг зан гэдэг утгаараа гадны жуулчдад ханддаг бас нэг хандлага байна те. Юм болгоно үзүүлчдэг ч юм уу. Нэг амтаа асуулаар энд байгаа би баг бодоод ирэх гэдэг ч юм уу те. Уцуусын нууч гэдэг юм те. Эсвэл энэ дээр гарч үзмээр юм. Тэгдэг гэж програмтай гараад одоо тэр тэрэлжийн уус бол ерөөсө програмын өмөрөнд бол ингээд талхлагдаад амар харамсалтай байхгүй те. Тэгээд тэр солонгосууд нэг бол дээш алхах хэрэгтэй. Эсвэл тэр солонгосуудыг дээш нь өндөрлөг вью үзүүлж ингээл бүх талаас нь ингээл хэдэн зуун зам гаргаад талхалж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь одоо энэ 26 онд бас жуулчин их хүлээлттэй байна те. Монгол хүн өөрөө бас гадаад жуулчтай энэ эх орныхоо эзэн гэдэг утгаараа бас нэг юм хандаж харьцах бас нэг юм мэдлэг ухтхан бас байх хэрэгтэй юм шиг санагдаад идэх байхгүй. Та энэ тал дээр боддог ямар нэгэн зүйл байгаа юу? Тэ бид нар ч өөрсдөө нэг орны эзэд шүү дээ. Гэхдээ эзэд гэхлээрээ л морьтой давхиж ирэл, ташууртай давхиж ирэл, халамцсан орж ирэл, гадныхны хөөж туудаг ч юм уу те. Тийм баймааргүй байгаа. Нэг тиймэрхүү юм бас ажиглагдаад байдаг байхгүй те. Даал би нутагтаа явж гин чи юу ингээл гадны имийг ингэслээ дагуулж ирчээд гэдэг те. Тэгэхээр яг тэр шаардлагыг бид тавих хэрэгтэй. Яг нөө одоо ингэ жуулчдын нэг үе байдаг байхгүй. Аливаа нэгэн газар жуулчд очихоор эхлээд жуулчдыг юм хүлээж идэг юм юу байдаг. Эхний үедээ ингээл бүгд ингээд найрсаг байдаг. Дараа нь дөжрөлтийн үе гэж хэлдэг баг. За тэр иржил байдیں۔ Явж л байдیں۔ Гэдэг. Тэгээд явсаар бол үзий ядалтын үе гэж хэлдэг байхгүй. Жуус дэрэн гот бүр пүү. Одоо Япон тийм шүү дээ. Фужи уул руу ч гэсэн замгүй авирдаг. Тэгээд ерөөс ингээд тэнд байгаа ажиллаж байгаа тэр загсны дэлгүүр мэлгүүр зоогон газрууд бол ингээд фужи уулыг хаагаад ингээд юм барьсан байх жишээ. Тэгээд вьюг нь хаажсан тий. Тэгээд тэр доор нь ингээд одоо
хитрхи жуулч дэрснээр бидний өөрсдөө амгалан тавин байдлыг алдагдуулж байна. Байгалийн амгалан тавин байдлыг алдагдуулж байна гэдэг ийм зүйл байдаг байхгүй. Тэгэхээр бид энэ юунд аягуулсаа ойлгох хэрэгтэй. Мэдээж жуулч ирээд үзүүлэх нь зөв. Гэхдээ одоо юу гэдэг одоо ингээл ийшээ ийм жаргал байгаа, тийшээ тийм ч байгаа гэдэг бас бүх юмыг бас хэлж яриад ах шаардлага юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэхгүй бол тэгэл ингээл эдэр чи яваал ингээл хамаагүй нөхөртөө хөл те. Тэгэл ингээл зарим нь тэгэл хүн чинь нөр жоохон давар амтай ч те. Тэгэхээр ингээл нөгөө гар бараад бүгд гарна гэдэг шиг ингээл магадгүй зүгээр эмийг яаж мэдгүй те. Тэнд байгаа амтан үргээ ихч гэдэг юм уу? Магадгүй сум тавихыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр бид нар өөрсдөө л эзэн байж бид нар өөрсдөө л хамгаалах хэрэгтэй. Гэхдээ хамгаална гэдэг нь хэнийг ч оруулахгүй хашгираал загнаад ингээд нэг гэсэн үг биш. Хяналттай байх хэрэгтэй. Юу шаардлагаа зөв тавих хэрэгтэй. Мэдээж тэрийг бас эргэлтэнд оруулаад зөв эргэлтэнд оруулах юм бол тэндээсээ баш ашиг хүртэж хамгаалах юм боломж бас байгаа байхгүй. За тэгээд таныг бидний урилгыг хүлээж авч өөрсдөө өөрийнхөө тийм мэдлэг туршлагаас бас хуваалцаж ярилцсан их баярлалаа. Ер нь тэгээ хаа энтэйтэй холбоотой бас хүмүүсийн мэдээсээ энэ бүс нутгийн энэ гоё шүү, тэр нь гоё шүү гэдээ миний өөр асуугаагүй хэлмээр санагдчихсэн зүйл байгаа юу? Тэгээ хаан энтэй ер нь хаан энтэй нуруу хинтийн тусгай таан энтийн тусгай хамгаалтай газар бол их өрмөц штэ. Тэгээ тийшээ бол би хүмүүсээ аялаарай гэж уриалах юм. Гэхдээ их зүв болсон аялаарай л гэж хүсгээр байна. Ер нь ингээд яг аялаад үзэхэд бол өстөл нэг харамлмаар газар штэ. Ер нь хүний гар хүрээгүй, онгон зэлүүд газар ихтэй. За тэгэл тэр ан амтны өстө тэндээ байж идэг. Тэгээд нэг үзээд нэг тийм бахарх сэтгэл тэр кайф гоё мэдрэмжийг аваарай гэж хүсэж байна. Гэхдээ мэдээж манай Монгол орн бол ерөөхдөө нэг тийм масс аялалд бол зориулагдсан тийм орн биш юм шиг л надад санагддаг. Яг ингээд судалгаатай очоод үзэж хараад танаа тэр гайхамшигыг мэдрээд тэгээд ирэхэд бол байгалыг харах үнцэг нэг арай өөрөөр болох байх л гэж бодож байна. Миний сүүлийн асуулт та өөрөө аялалтай холбоотой ямар нэгэн ном тэмдэглэл бичнэ гэж боддгоо? Боддог. Гэхдээ би бол хурааж жагаад нэг амьдралдаа нэг ганц юм хоёр ном л бичнэ гэж бодож байгаа тий. Тэгэхгүй зарим хүн ч одоо жилд нэг ном бичдэг билээ шүү дээ. Тэгээд одоо яаж мундраад байдгийг. Гэхдээ яг ерөнхийдөө ном би бол өөрийнхөө юуг бол бичнэ л гэж бодож байгаа тий. Материалуудаа бол цуглуулад эхэлсэн байна. За тэгэхээр таны цаашдын ажил үйлсэд бас амжилт хүсье. Тэгээ Монгол орноо бас өшөө илүү олон сайхан хүмүүс танилцуулж гоё сайхныг нь үргэлж одоо дэлгэрүүлж яваарай гэж хүсье. Бидний хүлээ авч үлцээсэн баярлалаа танд. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажилд амжилт хүсье. За үзэгчдээ хаанти подкастын дугаараараа онон мөрөн түүнээс их авдаг амар мөрөн тэгээд энэ одоо бүс нутгаар аялсан гадны одоо жуулчд болон дотоодын жуулчд бас энэгээр аялал одоо юуг мэдэж юуг анхаарч байх хэрэгтэй гэсэн чиглэлээр одоо хөтөж тайлбарлагч аялагч Батмөхтэй ярилцлаа. Бидний ярилцлагын төлөө дэмжиж байна. Баярлалаа та бүхэнд.